дахиад зайллан маш балиар зайллан. Нөгөө лайваар цуглааны зайллын хийдэг мэдэг нөхдүүд бол эднэрийн хажуу зүгээр сонирхогч нар хүүхдүүд бага ангийн хүүхдүүд байгаа байхгүй. Тэгэхээр би аль болох ойлгомжтой удаан ярихыг хичээ. Та аль болох ойлгож сонсохыг хичээгээрэй. Ийм төрлийн зайлан байна. Банк буюу банк ус санхүүгийн байгууллагын зээлийг хаахад зориулж богино хугацаатай өндөр хүүтэй мөнгө зээлж авна гэдэг төрлийн зайлан баггүй. Тэгэхээр энэ үйлдэлийн шинжин нэлээд нарийн нюанстай. Тэгээ дээрэс нь нөгөө хохирогчоо маш гүн гүнзгий итгүүлдэг. За ингээ хохирогч нь бол маш гүнзгий итгэснээсээ болоод ах дүү, найз нөхөд, төрөл төрөсөд ингээ бүх эргэн тойрныхоо хүмүүсээс баахан мөнгө аваад нийлүүлээд өгчдөг ийм төрлийн зайлан байна. За нийгэмдэр бол нөгөө банк болон банк ус санхүүгийн зарим төрлийн зээлийг хаахад шинээр зээл авахд өмнөх зээлээ бүтэн хааж иж дахиад шинэ зээл авна гэдэг ийм төрлийн харилцаа үүсдэг. За энэ дээр бол нөгөө хүмүүс хоногийн хүүтэй мөнгө зээлдэг хүмүүсээс одоо хоногийн 2%, 3%, магадгүй 5% хүүтэй мөнгө зээлж авдаг. Тэгээд өмнөх зээлээ хаагаад дараагийнхаа зээлийг аваад тэр авсан мөнгнөөсөө нөгөө мөнгө зээлсэн үндэ буцааж өгдөг ийм далд харилцаа нийгэмд одоо өдрө болгон шахуу болдог байхгүй юу? Тэгэхээр жишээлбэл нэг иргэн ингэж байгаа. За одоо би ингээд банкнаас авч байгаа зээлийг хаадаг ийм үйлчилгээ хийж байгаа буюу тэр хүмүүст өндөр хүүтэй мөнгө хоногоор зээлж байгаа. Тэгэхээр та миний мөнгө ингээд дутаад байна. Над дээр айгүй олон хүн хандаад байна. Тэгэхээр та бага хэмжээний чамаагүй мөнгө надад зээлчээч. Би танаас 7 хоногийн 10% хүүтэй авъя. Би нөгөө хүмүүст болохоор хоногийн 2% хүүтэй өгье. Тэгэхээр би энэ хүнээс 7 хоногийн 14% хүү авна. Танд 10% өгье. Үлдсэн 4% би аваад үлдээ. Ийм байдлаар хоёулаа нийлж бизнес хийя гэдэг бизнесийн санал тавьдаг байхгүй юу? Эхлээд танилын хүрээлээрээ тэр саналаа явуулчихж байгаа. Тэгэнгүүт төрүүлээд нөхдүүд яадгүй гэхээр хаширлаад нэг сая төгрөг өгж үздэг. За нөгөө хүн сая төгрөгийг аваад 7 хонуулаад сая 100 мянган төгрөг болгоо буцаага өгчдөг. Дараа нэг 5 сая төгрөг өгдөг. 5 сая төгрөгийг аваад 7 хонуулаад 5 сая 500 мянган төгрөг буцаагаад өгчдөг. За ингээд 3 дахь 4 дахь үйлдэлээс хүмүүс яадаг юм бэ гэхээр бүр 20 30 40 сая төгрөг өгье гэж эхэлдэг. За ингээд 40 сая төгрөг авлаа бол танд 44 сая төгрөг буцаагаад өгчдөг. Тэгээд нөгөө зарлагч танд ямар санал тавьдаг вэ гэхээр мөнгө их байх тусмаа энд эргэлтэн дээр нь хүүн өндөр тооцогдсон шүү дээ. Тэгэхээр та энэ мөнгө чи энд байрч явах юм шүү. Тэгээ та хамаагүй тэр хүүгээ аваад явж иж болно. Эсвэл хүүтэйгээ мөнгөө бүтэн аваад явж иж болно. Эсвэл хүүгээ ч авахгүй, мөнгөө ч авахгүй над дээр энэ мөнгө нь эргэлдээ 7 хоног тутам өссөн дүнгээсээ дахиад 10% өсөөд яваадах ийм боломжтой гэж ингэж хэлдэг. За ингээд эхлээд нэг сая төгрөг өгөөд 5 сая төгрөг өгөөд 50 сая төгрөг өгөөд буцаагаад авцсан хүн болвол 100 сая төгрөг өгөхдөө нөгөө мөнгөө байршуулцдаг. Өөрөөр хэлбэл урдын харилцааны явцад итгэл үүссэн байна шүү дээ. Тэгэхээр тэр 100 сая төгрөгөө байршуулцдаг. Байршуулахдаа өөрийнхөө эд хөрөнгө янз бүрийн юмыг зараад эсвэл банкнаас өөрийнхөө байрыг барьцаал тавиад зээл аваад ингээд байршуулцдаг. За ингээд